За, ерөнхийдөө ихэнх асуултуудын маань хариултууд бас өмнөх гишүүдийн асуултуудаар давхцаад явчлаа. Жишээлх юм бол одоо яг энэ төлөвлөгдөж яригдж байгаа татварын багц хуулийн нөлөөллийг бас оруулсан байгаа болов мөн түнчлэн одоо яг энэ төсөвт нөлөөлөхгүйгээр санхүүжилтийн их усүрүүдийг ашиглах боломж гаргах энэ тал дээр бас нөлөөллүүд нь тусаад орсон юм болов гэсэн ямар ч тусгай явцсан байгаа юм байна. Мөн түнчлэн яг энэ төсөв батлах үед одоо өнгөрсөн төсөв 25 оны төсөв батлах үеэр бол төсвийн хүрээний мэдээллийг өөрчилж исэн. Тэгэхээр одоо энэ жил ийм давтагдахгүй байхаа гэдэг хүлээлттэй байгаа. Тэгээ энэ утгаараа бас нэг асуудлыг тодруулаад асуучмаар байна. За, гадаад худалдааны урсгал тэмцэл дээр бид нэр ерөнхийдөө алдагдaltaа гараад байна. Тэн дээр ер нь бол нэлээд асуудал үүсээд байсныг бол ойлгож байгаа. Одоо энэ танилцуулга дээр бичсэнчлэн Монгол Улсын гадаад худалдааны тэмцэл 26-аас 28 онд дунджаар 3.2 орчим тэрбум $, ашигтай байх төлөвтэй байна гэсэн байна. Тэгэхээр энэ дээр нөлөөлж байгаа нөлөөллүүдээс нэг тодруулж асуух юм бол нэгдүгээрт ер нь бол алт олборлтыг дэмжих арга хэмжээнүүд хэрэгжих учраас одоо алт тушаалт болон олборлолт нэмэгдэнэ гэсэн байна. Тэгэхээр энэ дээр ямар бодлого, ямар хөтөлбөрүүд байгаа юм болоо энэ талаар мэдээлэл өгөөч. Мөн энэ ч хөдөө аж ахуй болон боловсруулах салбарын үйлдвэрлэлийн өсөлтийн нөлөөгөөр ноолуур, арьс шир, малын мах зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт дунджаар 10 орчим хувиар өсгөр байна гэж байгаа. Тэгвэл энэ өсөлтийг хийх боломжтой тэр үйлдвэрүүд төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг одоо яг энэ төлөвлөгтөө ямар санхүүжилтийн их үүсвэрээр төлөвлөсөн байгаа вэ? Нөгөө гадаад зээлэг эсвэл төр хувийн хөвшлийн түншлэл гэдгээр төлөвлөсөн байдаг. Нөгөө яг энэ санхүүжилт маань шийдэгдэхгүй байх, хууль эрх зүйн орчин бүрдэхгүй байх ийм нөхцөл байдлууд үүсэх юм биш үз гэдэг хоёр дахь асуулт байна. 3 дугаарт болохоор мөн энэ ч 2026-наас бүтээн байгуулалт шинээр эхлэх зис хайгуулуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, нүүрс химийн цогцлбор зэрэг том төслүүдийн бүтээн байгуулалтын нөлөөгөөр импортын өсөлт дунджаар 8 орчим хувьд хадгалагдахаар байна гэж байна. Тэгэхээр яг энэ үйлдвэрүүдийг барих санхүүжилтийн их үүсвэрийг бас яг яаж харж байгаа вэ? Нөгөө өмнө нь тохиолдож исэн асуудлууд буюу нөгөө төсөвдөө баригдаад бид нар энийг ашиглалтанд оруулж чадахгүй юм уу, хэрэгжүүлж чадахгүй асуудал үүсэх юм биш үсттэй. Тэгвэл энэ нөгөө гадаад худалдааны урсгал тэмцэлд нөлөөлөл үүсэх үү гэдэг ийм асуултуудыг асуумаар байна. За, эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрийн бичгийн дараа Баттхүү. За, оюун хишиг гишүүний асуултанд хариулъя. Тэгээ алтны экспорттой холбоотой биднес энэ төсвийн хүрээний мэдээлэл дээр тооцож байгаа энэ алтны экспортыг нэмэгдүүлэх гэдэг нь бол төсвийн орлого гэхээсээ илүү нэг гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх үр нөлөө их өндөртэй. Тэгээд одоо яригдж байгаа зарим алт 3-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх. Тэгээд бас тодорхой орд газрыг бол одоо Баян хөндийн алтны орд дээр 2.4 тонны нэмэлт олборлолт 26 онд хийгдэнэ гэсэн тооцоо байгаа юм байна. Тэгээ алт 3 хөтөлбөрийн нөлөөллөөр 27-аас 28-нд 24 тонн алтыг гаргая гэсэн тийм зорилт гэж хэлж болно. За, улсын түрүүнд дурдсан томоохон төслүүдийг бол нөгөө төслийн санхүүжилтийн загвар нь өөр байгаа. Жишээ нь таны дурдсан тэр нүүрс химийн цогцлбор, кокс химийн цогцлбор, алт боловсруулах үйлдвэр, зис боловсруулах үйлдвэр гэдэг төслүүд маань Эрдэнэс Монгол дээр нөгөө байгаа ордууд, байгаа үйлдвэрүүдийнхээ нөөц бололцоог түшиглээд үнэлгээ хийгээд тэжүү судалгааг хийгээд явж байгаа. Энэ тэжүү судалгаа дээр бас нөгөө эдийн засгийн хэрэгжүүлэх боломж гэдэг агуулгаараа санхүүжилтийн төрлүүд, санхүүжилтийн өртөг хугацаа, эргэжлүүлэх хугацаа гэдэг эдийн засгийн үр ашигын тооцоонд бас давхар гарч ирнэ. За, одоо байгаа мэдээлэлээр бол төсвөө санхүүжүүлэх биш, тухайн одоо төрийн өмчт компани өөрийнх нь болж тодорхой төдийн хувь дээр нэмээд гадаадын шууд хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа юм билээ. Эдгээр төслүүдийг идэвхжүүлэхийн тулд бас тодорхой ажлын хэсгүүдийг засгийн газрын түвшинд гаргаад сайднаар ахлаад тодорхой төрийн өмчт компаниудаас нь оролцоод бэлтгэл ажлыг хангаад явж байгаа. Яг гоо эдгээрийг яагаад тодруулж тухайлан асуугаад байгаа юм бэ гэхээр бид нар яг нөгөө гүйцэтгэлүүдтэй хилэлцсэн. Тэгэхээр яг энэ гүйцэтгэл дээр бол төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан дээр бол яг төсвийн бус их үүсвэрээр санхүүжих төслүүд дээр санхүүжилтийнхаа их үүсвэрийг ерөөсөө босгож чадахгүй байх. Тэн дээр одоо төр үеийн хвшлэр хийн гэсэн ажлууд хийгдэхгүй байх. Ийм нөхцөл байдлууд их өндөр үүссэн байсан учраас эднэрийг
одоо энэ төсөл хөтөлбөрүүд цаашдаа яг энэ санхүүжилтийн их үүсвэрүүд нь шийдэгдэж явах юмаа гэдэг энэ баталгаа одоо яг энийг хэрэгжих боломжийг үсээ хангаж ажиллахгүй бол мэдээж энэ бол нарийн яг төсвөө ярьж байгаа биш. Нөгөө талаасаа бас яг төсөл хөтөлбөрүүдэд бас наривчилж ярьж байгаа биш. Тэрийг ойлгож байгаа. Гэхдээ яг энэ төсвийн хүрээний мэдээлэлээ тухайн төсөв батлагдах болгондоо бас өөрчилж явмааргүй байгаа юм. Тэгэхээр энийг бас илүү баталгаа. За төсвийн хувьд бид нэгэнт одоо алдагдaltaгүй гэж төсөв баталсан. За энэ жилийн төсвийн орлого талдаа бид бас нэлээд сорилттой байгаа. За гисэн хідэж засгийн газарт одоо орж ирж байгаа орлогынхоо төвшөнд төсвийн зардлаа зохицуулт хийгээд явах бүрэн эрх үүрэг нь байдаг. За энэ хүрээнд эхний одоо хагас жилийн хувьд бид засгийн газрын одоо төлөвлөгдсөн бүхий л үйл ажиллагааг орлогодоо тааруулаад ямар ч тасалдалгүйгээр бүрэн санхүүжилт хийгээд явж байгаа гэсэн үг. Сүүлийн хагасдаач тэгнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл орлого ямар хэмжээнд яаж дутан тэр хэмжээнд энэ жил зарцуулалт гарна гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ жилийн хувьд бол төсөв дахиад алдагдaltaгүй гарах одоо гүйцэтгэл ингэж гарах бүрэн боломжтой. За гэхдээ энэ бол бас том сорилт. Ингээд нэг зүгээр төлөвлөгдсөн байсан төсвөө танаад яваад байх нь бол өөрөө энэ хөгжлийн төлөвлөлтөнд бас алдагдaltaй. За тийм учраас бид одоо дунд урт төсвийн хүрээний мэдээлэл дээр тавигдж байгаа зарлагын бол дээд хэмжээг нь зааж өгч байгаа. Яг одоо бодит байдал дээр салбарын яамдууд одоо төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлын хэмжээг аль болох өндөр байлгах, олон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх хүсэлт байдаг, хүслийн жагсаалт гэдэг шиг. Энийгээ биднээс яг хүссэн хэмжээнд нь тавьж өгөөд доод хязгаарын тавийг бол их адаггүй тийм их зардал нэмэгдэх боломжтой болно. Тэгэхээр төсвийн хүрээний мэдгэлэл гэдэг маань өөрөө дунд хугацааны 3 жил дамжсан төсвийн бодлогыг бас харуулж байгаа баримт бичиг. Энэ хугацаанд бас төсвийн бодлогоо бас нөгөө тэлэхгүй одоо үйлдвэрлэлийн потенциалаасаа давсан өсөлтийн тамхитайгаа үед төсвөө алдагдaltaгүй батлах тэр бодлогын зорилт байгаа учраас зарлагын дээд хэмжээг нь тавьж өгж байгаа. Төсвийн орлогын хувьд бол бодит нөгөө экспортын ч юм уу үйлдвэрлэлийн бодит хэмжээнүүдийг бодит секторуудын тооцоол, гадаад секторын тооцоол дээр биднес бодит өсөлтүүдэд тооцож харж байгаа. За экспортер жишээ нь экспортын биет хэмжээг аль болох зорилт учраас шахаж зорилт тавьж ажиллаж байгаа. Гэхдээ үнийн хувьд бол бас гадаад орчны нөлөөллийг харгалзаад илүү болгоомжтой тавьж өгж байгаа. Орлогын хувьд бол мэдээж бодит гүйцэтгэл дээр өндөр гаруй сайн, өндөр орлоготой байвал сайн, төсвийн гүйцэтгэл нь цааш ашигтай гарна. Зарлагын хувьд бол хязгаарлаж өгөхгүй бол бас хэтэрхий их зардал цаашдаа гарах, эдийн засагт хэлэх, төсөвт хэлэх тийм үр нөлөө гарах юмаа.